Өнгөрсөн 3 хоногийн турш иргэд шатхуун ховордож байна гэх мэдээллээр шатхуун түгээх станцуудад урт дараалал үүсгэсэн. Иймд аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дараагаас шатхууны нөөц хангамжийн судалгааны талаарх мэдээлэл авлаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд шатхууны хомсдол үүсээгүй байна. Тодорхойлбол АИ92 531 тонн, дизель түлш 159.5, АИ80 24.5 тонн, АИ95 24 тонн, газ 29.7 тонны нөөцтэй байна. За ер нь бол шатхууны одоо нийлүүлэлт маань Оросын улбаны усаас нийлүүлж байгаа Орос нефть компаниас нийлүүлж байгаа одоо Оросын гайлаар хилээр ингээд Монгол улсаар нэвтэрч орж байгаа бензин шатхуунтай шууд холбоотой. За үүнийг бол одоо газрын цусны хэрэглэх газраас хуваарлт хийж олгож байгаа. За бид бол өнгөрсөн одоо 14 хоногийн өмнө бол тодорхой арга хэмжээ авсны бол нийлүүлэлтийг бол хэвийн боловс тодорхой хугацаанд барьсан. За хилгээлээр орж байгаа одоо шатхууны импорттой холбоотойгоор бол зөв тодорхой хэмжээний саатууд бол үүсэж байгаа. Өнөөдрийн байдлаар бол Орхон аймагт за өнгөрсөн нэгд өдрийн мэдээгээр бол 630 тонн бензины нөөц бол байна. Энэ нь бол нэгсэндээ бидний хэрэглээнд бол нөөц хэвийн гэж харагдаж байгаа. За тодорхой одоо шатхуун түгээх станцууд дээр бол нөөц бол хомсдсон байгаа. За энэ нь бол хвчлээ одоо Улаанбаатараас одоо шатхуунаа татдаг, тээвэрлж авдаг. За манай Сод Монгол байгаа, ТИС байгаа. За Just Oil гэсэн шатхуун түгээх станцууд бол Улаанбаатараас авдаг. За нэгсэндээ эндээ нөөц сав ба агуулгах сав байхгүй юу? Өдөр тутмаа таталтаа авч хийж тодорхой хугацаанд борлуулалт хийдэг. Эдгээр татаа авалтууд бол багассан учраас бол шатхуун түгээх станцуудаар бол очруудаа бол ганц нэг үүсэж байгаа. За 3 агуулгатай газрууд байгаа. Just Oil, за ник, за шунхлаа гэдэг газрууд бол агуулгатай. За эдгээр агуулгатай газраас бол ник бол одоо хэвэн байгаа. За Just Oil шунхлаа дээр бол бас тодорхой хэмжээний өмнөх одоо нөөцийн эрэлт нь бол багассан байж байгаа. Тэгэхээр энэ дээр бас жоохон тодорхой хэмжээний бол хязгаарлалтаар бол одоо тухайн одоо аж ахуйн нэгжүүд өөрсдөө ингээд хуваарлт хийж өгч байгаа. За ер нь бол иргэд маань одоо хомсдол дуусгаж байна гэдэг хэлбэрээр одоо өөрсдөө одоо очор үүсэх нөхцөл бас бий болгодог. За заавал одоо банкад өрөх гэдэг ингээд байгаа шалтгаанаас болж одоо бас заримдаа бол очор үүсч байгаа тохиолдол гарч ирж байгаа. За ер нь бол одоо Петровисуд бол тодорхой хэмжээний одоо нөөцтэй байна гэдэг мэдэрт мэдээлэл ирж байна. Хэвээ олгож байна гэж байна. Тэгэхээр одоо та одоо хуваарлт за тухайн одоо шатхуун түгээх станцуудаа зөв сонгоод ингээд авах боломжууд бол одоогоор бол байна. Тэгэхээр Орхон аймагт бол одоо хомсдол үүсээгүй гэж хэлэх байна. Мөн өнөөдрийн байдлаар Петровис болон Шунхлагийн салбаруудаар шатхууныг хязгаарлалтгүй хэвийн өгч байна. Харин Сод Монгол группийн хувьд Дархан уул аймгаас шатхууны татан авалт хийгддэг учраас хомсдол үүсдэг гэлээ. Мөн Магнит Трейдийн хувьд АИ92 шатхууныг Улаанбаатараас татдаг бол түлш болон АИ95-ыг Оросын улбаны улсаас татдаг байна.